Эх онд олох COP17 чуулганыг зохион байгуулахад 217 тэрбум төгрөгийг төсөөлөхөр болсон. Тэгвэл уг чуулганы төсвийг танах саналууд гараад байна. Гэхдээ төсөв нь танагдаж бэлтгэл ажил нь санхүүжилтгүй гацвал Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд ч унах хэрэгсэлтэйг салбарын сайд нь онцоллоо. Түүнчлэн төсвийн нөхцөл байдлаас улбаалн зардлыг хамгийн багаар тооцсны дээр олон улсын хандивлагчдын санхүүжилт орж ирвэл төсвөөс мөнгө зарлагдахгүй байх боломжтой гэж тайлбарллаа. Монгол Улс солилцоолттой тэмцээх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал COP17-г эх оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Харин тус ажилтай холбоотой төсвийн асуудалд зарим улсын их хурлын гишүүд шүүмжлэлтэй хандж байгаагаа илэрхийллээ. Монгол улсад хамгийн багадаа 500 сая $5 бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн энэ тооцооллын дэлгэрэнгүй авъя гэж бодож байна. Энэ дээр бас хүлээлтийг зөв удирдахгүй бол хэдийн хэмжээний зардал гаргаж байгааг одоо бид ярьж байгаа. Олон нийт байтугай ер нь ордон дотор COP гэдэг энэ хурлын бэлтгэл ажлыг бол нүд үзүүлж байгаа. Ерөнхийдөө бол бид нар их хурлын гишүүд бол нэг зүйлийг бодох хэрэгтэй. Олон улсын өмнө өөрөг хүлээгээд аваад ирсэн арга хэмжээ одоо бидэнд ухрах гарц бол цаг хугацаа гарц боломж байхгүй болсон. Бид нэр үүн дээр их хурл бас бодит дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа дөрөв төр нэг 30-40 сая доллар гээд хандив тусламж гэж байна шүү дээ. Тэр чинь зөвхөн хурал зориулж байгаа. Хурлын зардалд. Тэр бол хамгийн бага дүнгээр нь хэлж байгаа доо. Бас өндөр хүлээлт үүсгээд дараа нь тэр мөнгө нь хаана байна гэдэг зөвлөл рүү орчвол бас бид нар яг өнөөдөр шууд төсөөллөө хэлж хараахан болохгүй байна. За бэлчээрийн тэргүүлэх санаачлаг гандуу бүснүүдийг одоо энэ дэд бүтцийн тухайд бол тэр хурал зохион байгуулагдах газрын дэд бүтцийн 80 гаруй хувь нь хийгдээд дууссан. Одоо нөгөө төр байгууламж барихад бол 2 сарын хугацаа л хэрэгтэй. Тэгэхээр 3 сард эхлэхэд 5 сар дуусчихна. Монгол улс COP17 баг хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачлаг танилцуулж хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой. Энэ мэтээр COP17 өнгөцгөн харуул зарлага гаргах мэт боловч харин Монголд үлдэх үр өгөөж эдийн засгийн потенциал талаас өндөр өгөөжтэй юм а. Товчхонд COP17 зарлага гаргах гэхээс илүүтэйгээр орлого оруулах, хөрөнгө оруулалт татах шинэ боломж юм а.